өөрөө ажилтдаг тийм ингээд үн цэнтэй тийм зүйл болно гэдгийг нь олж харсан учраас түүнээс гадна брендийг бүтээх нь маш чухал юм байна гэдгийг харсан учраас одоо том хүсэл байгаа учраас түүнийхээ төлөө ингээд салшгүй одоо тэмцэж явж байгаа тийм төгөл гэж би хэлнэ. За Jack's Coffee-гийн түүх гэвэл хамгийн анх 2013 онд Sapporo-д нэг салбар нээжсэн. Тэгээд нэрний хувьд ч гэсэн үүсгэн байгуулагчийн Ганж Жавлан гэдэг манай гэр бүлийн хүн бий. Тэгээд Jack's Coffee гэдэг нэр маань одоо Jackie Coffee гэсэн утгатай одоо брэнд нэр тухайн үед үүсчихсэн. Тэгээд яг тус онд Лондон дохоо төрийн бас байгууллагын ажилч гэсэн идэвхжээд Ганж Жавлан одоо нийгмийн ажилд илүү их цаг зав зарцуулаад тэгээд бид хоёр тохиролцсны үндсэн дээр одоо өдийгөөс 5-10 жилийн өмнө би бизнесээ эрхлэхээр болоод одоо Ганж Жавлан нийгмийн ажилд хийгээд явж байгаа. Тэгээд тийм болохоор ер нь сүүлийн 5 жилийн хугацаанд Jack's-ийн түүхийг илүү баялаг болгох гээд хичээж байгаа одоо энэ бүхэн маань ч гэсэн одоо яг би бүр энэ зориулж бизнесийн сургуульд хүртэл сурсан. Тэгээд тийм болохоор яг бизнесийг ингээд мөн чанараар нь системтэйгээр зөв хийх юмсан гэдэг хүсэлтэй маань бас сашгүй холбоотой. Тэгээ миний хувьд гэх юм бол хамгийн анх нөгөө кофе бизнест ороод тэгээд кофе бас сайн ууж чадахгүй, мэдэхгүй, салбарынхандаа ч гэсэн хөлийн зөвшөөр өгдөггүй, одоо ажилд авсан хүмүүс маань хүртэл намайг голдог ч юм уу тиймэрхүү асуудлууд тохиолдож ирсэн л доо. Гэхдээ надад байсан ихтгэл юу вэ гэхээр бизнесийг ингээд системтэйгээр мэржлийн төвшөнд хийх юм бол ингээд цаг хугацаа өнгөрөх тусам энэ маань ингээд өөрөө ажилтдаг тийм ингээд үн цэнтэй тийм зүйл болно гэдгийг нь олж харсан учраас түүнээс гадна брендийг бүтээх нь маш чухал юм байна гэдгийг харсан учраас одоо том хүсэл байгаа учраас түүнийхээ төлөө ингээд салшгүй одоо тэмцэж явж байгаа тийм төгөл гэж би хэлнэ. Тэгээд надад бас шантрах үеуд маш олон байдаг. Ер нь бол бас баг өдөр болгон л орой болгон л орондоо ороход бодогдоол те заастаа өнөөдөр ийм ажил амжсангүй шүү гэдэг ч юм уу гэх мэтчлэн байдлаар ингээд өдөр болгон өнгөрдөг. Гэхдээ өглөөс эрэхтэй бол ингээд өнөөдөр би ийм зүйлсүүдээ амжуулна, өнөөдөр ирч хүчтэй байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү одоо байр байдалтайгаар л өдөр хоногуудыг өнгөрөөж том зорилго руугаа явж байгаа. За кофе бол өнөөдөр зуршлаг үйлчлэгийн салбархны хувьд ашгүй нэгэн сэдв нь болоод байна. Хотел, ресторан, кафе гэдэг ер нь кофегаар үйлчлэх газруудаас хууруулсан байна. Тэгээд энэ сэдвээр би Horeca Mongolia Conference дээр илүү дэлгэрэнгүй ярилцаж хүмүүстэй уулзсан их баяртай байна. Тэгээд мөн дээрээс нь доктортой бизнесийн тэмүүлэл буюу одоо зорьсон зорилготой хэрхэн системтэйгээр хүрэх вэ гэдэг одоо талаар хүмүүстэй өөрийнхөө одоо туршлагаас хуваалцах чадвараас их баяртай байна. Тэгээд тоо удахгүй уулзцгаая.